Төв Азийн өндөрлөгт орших Монголын бэлчээр нь Эристис уур амьсгалд дасан зогтсон байгаль нийгмийн харилцаа хамаарлыг олон мянган жилийн туршид тэтгэж ирсэн экосистем юм. Энэ орон зайн зөвхөн мал аж ахуйн үйлдвэрлэлийн үндэс болохоос гадна биологийн олон янз байдал, хөрс, усны тогтолцоо, нүүрс төрөгчийн эргэлт, нүүдлийн соёлын оршин тогтнох суурь нь болдог. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, хуур ажилт, газар ашиглалтын дарамт зэрэг хүчин зүйлсийн огтлцол нь бэлчээрийн экосистемийг төсөөлөх чадварт шинэ сорилтыг бий болгож байна. Энэхүү видео нь хэд талхлагдсан бэлчээрийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлж, нөхөн сэргээж урт хугацаанд тогтвортой ашиглах боломжийг Булган аймагт хэрэгжүүлсэн туршлагын жишээгээр харуулна. Монгол орны нөхцөлд уур амьсгалын дулаалал, хор дундсны хэлбэлзэл, газар ашиглалтын дарамт зэрэг нь цөлжилт газрын дөрөөллийн эрсдлийг нэмэгдүүлж байна. Их материалд дурдсанаар сүүлийн 70 жилд агаарын дундаж температур Цельсийн 2.1 хэмээр нэмэгдэж, жилийн хор дундас 30 мм-ээр буурсан бөгөөд 2020 оны байдлаар улсын нийт нутгийн 76.8% нь доройтолд өртсөн байна. Доройтол эрчимчгэд оргонлон бүрхөвч сэргжих, хөрс ил гарах, элс зөөгдөх, усны их усүрийн төлөв өөрчлөгдөх зэрэг экосистемийн төвшний үр дагавар илэрдэг. Булган аймагт хийсэн судалгааны мэдээлэлд 2026-аас 2014 онд хэд талхлагдсан бэлчээрийн нийт талбай 38.9 мянган гагаар нэмэгдэж, хөрсний азот, фосфор, ялзамгийн агуулмж буурсан талаар тэмдэглэгдсэн байна. Бэлчээрийн дац малын тоо, орон зайн төвлөрөл, улирлын сэлгээний зохион байгуулалт алдагдах зэрэг нь доройтлын эрчмийг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй. Тиймээс нөхөн сэргээлтийн үндсэн зорилго нь зөвхөн ургамлын бүрхөвчийг нэмэгдүүлэх бос бэлчээрийн экологийн үйл явц, сэргэх чадах болон ашиглалтын тогтвортой байдлыг зэрэг хангахад оршино. Бүх нөхөн сэргээлт шинжлэх ухааны үндэслэлтэй эхэлдэг. Өнөөдөр биологийн олон янз байдлын алдагдал, газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт харилцсан уялдаатаа явагдаж байна. Тиймээс экосистемийг нөхөн сэргээх, байгалийн сэргэх чадварыг дэмжих, орон нутгийн мэдлэг, оролцоог нэгтгэсэн цогц хандлага олон улсын түвшинд чухал болж байна. Биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх олон улсын конвенцуудын зорилго нь экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглалтыг дэмжихэд чиглэдэг. Энэ нь Монголын нүүдлийн мал аж ахуйн үндэс болсон бэлчээрийн экосистемийг хамгаалах, доройтлыг бууруулах, нөхөн сэргээх асуудлуудтай шууд холбогдоно. 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах COP17 газрын доройтол, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлт, уур амьсгалын тэнцвэржилтийг хэлэлцэх чухал олон улсын талбар болж байна. Энэ хүрээнд энэхүү судалгаа нь шинжлэх ухаанд суурилсан мониторинг, экологийн нөхөн сэргээлт, орон нутгийн оролцоог хослуулан Монголын бэлчээрийн экосистемийн сэргэх үйл явцыг үнэлэх боломжийг харуулж байна. Судалгааны төлөөлөх бүс нутгаар Монгол орны төв хэсэгт орших газар ашиглалтанд хамгийн их өртсөн Булган аймаг сонгогдсон. Тус аймаг хойноос урагш уулын тайга, уулын ойтхээр, хуурайхээр гэсэн байгалийн хэд хэдэн бүсийг дамнадаг тул бэлчээрийн экосистемийн шилжилтийг харьцуулан судлахад тохиромжтой юм. Засаг захиргааны хувьд 16 сум, 75 багтай бөгөөд нийт нутгийн 70 орчим хувь нь цөлжилтөнд өртсөн байдаг. Монгол улс 110.5 саяга бэлчээр талбайтай бөгөөд байгалийн бэлчээр нь малын нийт тэжээлийн хэрэгцээний 97-оос 98%-ийг хангаж хөдөөгийн иргэдийн амжиргааны гол үүсвэр болдог. Тиймээс бэлчээрийн төлөв байдал, доройтлыг үндэсний, аймгийн, сум, багийн олон шатлалд наримшлиг үнэлэх нь чухал ач холбогдолтой. Хээрийн судалгаагаар ургамлын нөмөргийн тусгагийн бүтэц, зүйлийн бүрэлдэхүүн, ургац, ургамлын амьдралын хэлбэр, доройтлын индикаторуудыг бүртгэж хөрсний дээж авч шинжилсэн. Үүний зэрэгцээ зайнаас тандад судлалын болон газар зүйн мэдээллийн системийн аргуудыг хээрийн хэмжилттэй уялдуулж, доройтлын орон зайн тархалд олон жилийн өөрчлөлтийг үнэлсэн. Энэ хосолсон аргачлал нь нэг цэгийн ажиглалтаас илүү өргөн хүрээнд экосистемийн төлөвийг үнэлэх боломжийг олгож, нөхөн сэргээлтийн арга хэмжээг доройтлын төвшин, хөрс, ургамалжилтын онцлогт тохируулах шинжлэх ухааны үндэслэлийг бүрдүүлсэн юм. Судалгааны үр дүнд үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн экологийн нөхцөл болон доройтлын түвшинд нийцсэн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг боловсруулсан.
Төлөвлөлтөнд хамгаалтанд авах талбай, бэлчээрийг тодорхой хугацаанд амраах, олон нас ургамлын сонголт, тариалтын арга, бусалгаа болон хамгаалтын дэглэмийг уялдуулан авч үзсэн. Хэд талхлагдсан, өөрөө нөхөн сэргэх боломж нь хязгаарлагдсан хэсэгт идэвхтэй арга хэмжээг түлхүү хэрэглэж, харин сэргэх чадах хадгалагдсан хэсэгт нь хамгаалалт, зохистой ашиглалтанд суурилсан аргыг сонгосон. Энэхүү нөхөн сэргээлтийн нэг төрлийн технологи бус экологийн нөхцөлд тохирсон шаталсан менежмент гэж үзсэн. Монгол орны хүйтэн өвөл, хуурай халуун зун зэрэг эрсдэс нөхцөлд дасан зохицох чадвар, үйлжилтийн төсвөр, тэжээллэг чанар зэрэг үзүүлэлтийг харгалзан 8 сортын олон нас ургамлыг сонгон туршсан. Булган аймгийн Гуранбулуг сумын Авзаг багийн Хэвтээгийн ард турших 30-га орчим хэд талхлагдсан бэлчээрт нөхөн сэргээлтийн туршилтын талбайг байгуулсан. Үндсэн арга нь тодорхой хугацаанд малын бэлчээрлэлтийн дарамтаас чөлөөлж талбайг хашиж хамгаалан амраах явдал байлаа. Хамгаалалт нь ургамлын өр, найл зөөр, үндэсний нөхөн төлжилтөнд боломжийг олгож, хөрсний гадаргын эвдрэл болон бэлчээрлэлтийн шууд дарамтыг бууруулсан. Үүнийг идэвхтэй нөхөн сэргээлтийн арга, олон наст өвслөг ургамал болон харганы үржүүлэг тариалалтай хослуулсан юм. Туршилтын хүрээнд үетэн бууцагт болон заргасны бүлгийн олон наст ургамлын ургалт, дасан зохицол, үйлжилтийн төсвөр, тогтвортой байдлыг харьцуулан үнэлж, тухайн бүс нутагт тохирох ургамлын практик суурь мэдээллийг өгүүлсэн. Хамгаалтын арга хэмжээний дараа хашиж хамгаалсан талбайд ногоон ургамлан бүрхөвч ойролцоогоор 2 дахин нэмэгдэж, ургамлын өндөр өссөн байна. Ургамлын фенологийн үе шат бүрэн явагдах нөхцөл сайжирсан, экосистемийн нөхөн сэргээх үйл явц нь идэвхжсэнийг бэлтгэж байна. Зөнхлөгч сөөгийн өсөлт нөхөн төлжилт сайжирсан. 1 жил хашиж хамгаалахад зөнхлөгч сөөгийн өндөр хашаалаагүй талбайтай харьцуулахад 22.3 см-ээр нягтчлан 8% нэмэгдэж, үйлчлэлийн найл зуур үүсэх болон цэцэглэлтийн үйл явц нь идэвхжсэн байна. Хамгаалтын хугацаа уртасгын хэрээр өндөр, бүрхэц, биомасс болон нөхөн төлжих чадварын үзүүлэлтүүд сайжирсан. Мөн нутгийн уугуул 8 сортын үйлжих чадвар 88% хүрсэн нь тухайн нөхцөлд олон наст ургамлыг ашиглан нөхөн сэргээлтийг өргөжүүлэх боломж байгааг харуулсан юм. Энэхүү туршлага нь зөвхөн доройтсон бэлчээрийг сэргээхэд чиглэсэн экологийн туршилт бус, харин биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийн үйл ажиллагааг сэргээх, газрын доройтол, цөлжилтийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нүүрс төрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх болон орон нутгийн иргэдийн оролцоог дэмжих олон улсын зорилтуудыг Монголын бэлчээрийн экосистемийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлсэн практик жишээ юм. Энэхүү судалгаа нь биологийн олон янз байдлын конвенц, уур амьсгалын өөрчлөлтийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенц, цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн зорилтууд болон Монгол улсын NDC говьтай уялдан бэлчээрийн нөхөн сэргээлтээр дамжуулан газрын доройтлыг бууруулах, экосистемийг сэргэх чадварыг нэмэгдүүлэх, нүүрс төрөгчийн шингээлтийг дэмжих, уур амьсгалын тэнцвэрчлэлтийг бэхжүүлэх боломжийг харуулж байна. Судалгаанд экологийн нөхөн сэргээлтийн зарчим, орон нутагт түшиглсэн менежмент, уламжлалт болон нутгийн мэдлэг, шинжлэх ухаанд суурилсан мониторингийг уялдуулан хэрэгжүүлсэн нь бэлчээрийн экосистемийн нөхөн сэргээлтийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх, шинжлэх ухаанд практикийн цогц загвар бүрдүүлэх боломжтойг харуулж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцийн газрын доройтол, цөлжилтийг бууруулах, доройтсон газрыг нөхөн сэргээх зорилт нь Монгол улсын NDC 3-ын уур амьсгалын зорилтууд болоод COP17-гийн үзэл санаатай уялдсан бэлчээрийн экосистемийн нэгдсэн нөхөн сэргээлтийн практик загвар гэж үзэх үндэслэлтэй юм. Нөхөн сэргээлтийн үр дүнг урт хугацаанд үнэлэхийн тулд ургамал, хөрс болон экосистемийн төлөвт тогтмол мониторинг хийсэн. Ургамлын тусгагийн бүрхэц, зүйлийн бүрэлдэхүүн, ургас болон амьдралын хэлбэрийг жил бүр бүртгэж өөрчлөлтийг харуулсан. 2018 оны 30-га талбайн тооллогоор 17 овогт хамаарах 35 төрлийн 44 зүйл ургамал бүртгэгдэж, зөнхлөх бүлгэмдэлд харган, хялган, уулаж давам гайлсан. Олон наст өвслөг ургамал 68.2%, нэг наст өвслөг ургамал 22.7% эзэлж, талхагдлын индикатор ургамлын тохиолдоц буур хандлага ажиглагдсан.
Ургамлын физиологийн стрессийг үнэлэхэд ойрын хэд улаан туяаны спикерийн хэмжилтийг ашигласнаар ус чигийн төлөв болон ган хууршилтын стрессийг илүү наривчлалтай үзүүлэх боломж бүрдсэн. Хээрийн хэмжилтийг ландсад модис зэрэг хиймэл дагуулын мэдээтэй уялдуулснаар бэлчээрийн өөрчлөлтийг ландшафтын түвшинд олон жилийн хугацаатаагаар үнэлэх боломж бүрдсэн. NDVI гангийн индекс, хор дундасны бүтээмжийн индекс болон хүний үйл ажиллагааны нөлөөллийн индексийг хослуулан дороотлын орон зайн ялгааг тодорхойлсон. Нэгдсэн үнэлгээг хээрийн бодит хэмжилтээр баталгаажуулснаар зайнаас тандан судлалын мэдээллийг экологийн тайлбартай холбож бэлчээрийн төлөв байдлын зураглал болон мониторингийн суурь мэдээлэл болгон ашигласан. Цаашид CMIP 6 уур амьсгалын загвар өөр хувилбарын тооцоолол тулгуурлан бэлчээрийн экосистемийн ирээдүйн төлөвийг үнэлэх боломжтой. Иймд GIC ба зайнаас тандан судлал нь өнгөрсөн өөрчлөлтүүдийг тайлбарлахаас гадна ирээдүйн эрсдлийг үнэлэх стратегийн хэрэгсэл юм. Судалгааны үр дүнг орон нутагт нэвтрүүлэхийн тулд малчтын бүлэг кластерын зохион байгуулалтанд хамруулж бэлчээр сэлгэн ашиглах, дороотлоос урдчлан сэргийлэх, нөхөн сэргийх арга зүйн сургалтыг үе шаттай зохион байгуулсан. 2019 оноос ерөнхий боловсролын сургуулийн зурагчдад угсаатны ургамал судлал болон уламжлалт экологийн мэдлэгийг таниулах үйл ажиллагааг эхлүүлсэн. 1000 гаруй малчинтай хийсэн судалгаагаар уламжлалт экологийн мэдлэгийн үе хоорондын хадгалалт жигд бус байгааг ажигласан нь мэдлэгийг залуу үед зорилготой өвлүүлэх шаардлагыг харуулсан. Ийхүү шинжлэх ухааны мэдлэг, орон нутгийн уламжлалт мэдлэг, практик менежментийг нэгтгэх нь бэлчээрийн сэргэх чадваруудад суурилсан менежментийг төлөвшүүлэх чухал нөхцөл болж байна. Судалгааны хүрээнд мэргэжилтэн, магистр судлаач бэлтгэх, өгүүлэл нийтлэх, олон улсын туршлага солилцох зэрэг шинжлэх ухааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх ажлыг мөн хэрэгжүүлсэн. Байгалийн бэлчээр нь биологийн олон янз байдлыг хадгалах, хөрсний үржил чимээг дэмжих, нүрс төрөгчийг хоримтлуулах болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад чухал үүрэгтэй экосистем юм. Тиймээс бэлчээрийн нөхөн сэргээлтийг зөвхөн ургамал ургуулах асуудал бус экосистемийн үйл ажиллагааг сэргээх цогц үйл явц гэж үзэх шаардлагатай. Булган аймгийн 3 булаг суманд хэрэгжүүлсэн туршлагаас харахад малын бэлчээрлэлтийн дарамтыг зохицуулах, дороотлын түвшинд тохирсон нөхөн сэргээлтийн аргыг сонгох, нутгийн нөхцөлд дасан зохицох ургамлыг ашиглах, урт хугацааны мониторинг хийх, орон нутгийн иргэдийн оролцоог хангах нь харилцан уялдаатай байх үед нөхөн сэргээлтийн үр нөлөө нэмэгддэг. Энэ туршлагын гол сургамж нь энгийн боловч стратегийн ач холбогдолтой. Шинжлэх ухаанд суурилсан үнэлгээ, экосистемийн сэргэх чадвар, орон нутгийн оролцоо, урт хугацааны мониторинг, тогтвортой бэлчээрийн менежмент болж байна. Уран бүлэгийн туршилтын талбайд бий болсон бодит үр дүн нь Монголын бусад доройтсон бэлчээрт нөхөн сэргээх арга технологиг нотогшуулах, уур амьсгалын эрсдэл төсвөртэй газар ашиглалтыг төлөвшүүлэхэд ашиглаж болох практик суурь юм. Бэлчээрийг сэргээх нь зөвхөн экологийн зорилт бус орон нутгийн амжиргаа, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын дасан зохицол болон бүс нутгийн тогтвортой хөгжлийн асуудал юм. Эцэст нь бэлчээрийг нөхөн сэргээх нь зөвхөн ургамлыг дахин ургуулах тухай асуудал биш ээ. Энэ бол экосистем, биологийн олон янз байдал, уур амьсгалын төсвөржилт, малчтын амжиргаа, уламжлалт мэдлэг, орон нутгийн оролцоо болон шинжлэх ухааныг нэгтгэсэн шинжлэх ухааны нотлогоонд тулгуурлан өргөжүүлж чадвал Монголын бэлчээрийн нөхөн сэргээлт нь олон улсын түвшинд өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой Nature Based Solution-ы загвар болж чадна.